Гараад ир найтмэн Харалдаагүй унсан байна Яа үнцэн юм аа. Энд тэр бүр 8 гэж зогсчих. Юу вэ? Энд бүр орчуулга хийгээ зогсож би бүр орчуулгын хөөсөнд нэг юм бугуулж авах өгнө гинэ надаа. А совтон дээр ирсэн байна те. Ямар гоё. За за. Энэ гоё дуусгаж байгаа хоёлаа. Ирж үзье те. За. Манайхан байгаа газар нь дэг ах хоёрын байгаа газар битээр ирсэн байна. Энэ болохоор яг энэ Кокарны чин Гранд Валт те. Газар байгаа. Бас их нөө олныг хүл тасардгүй жуулчид одоо маш ихээр энэгээр зугааж аялдаг. Ийм гоё бас нэг аялын юм жижигэн зэвсэн байна. Тэгээ одоо яг ийшний ингээ явхаар Монголиан Чингис хаан гэсэн ресторан байгаа. Одоо ийшээ. Нөгөө хоёр маань аль хэдийн энэ ч ирж гисэн хоол идж байгаа. Тэгээ энэ оройн цагаар энэ чинь юм шоуны гудамж болт юм байна. Ер нь маш олон жуулчид бүр маш их бол ирд юм байна. Тэгээд гэрэлтэй, гэгээтэй яг өдөр явж байгаа юм шиг юм гоё гудамж байд юм байна. Тэр надад. Тэр яг идэж ийн хараа. Ширээ дүүрэн ингээ хоол засаад ийм гоё ширээ бэлдэж өгсөн бас энэ Чингис хаан ресторанда баярлаа. Арал дээрх баярлаа. Энэ байх хугацаанд байгаад идэж байгаа. Яг босоолгол яг Вьетнам Монгол хоошоо байна. Харин тийм ээ. Үй хаан дуусаагүй мүү? Дахиад цовын гараад ирлээ штэ. Яа дахиад нэг зүгээр зарцуул зацээ. Йоо. Хөш. Үнэхээр холь Ийм хоол хэлсэн чинь чаас нөгөө эдийг бас дуудчихлаа. А нөгөө үдийг дууцсан. Дуудсан юм уу? Бааш тийм муу санаатай fikir бүгд байна. Яг нэг камер нэг чаа. Хавардгүй. Оо яа. Дэлгэцээ соёл гэж байна. Аа. Идэж юм яа. Тэгвэл одоо юу яа те? Идээд эхэлчих те эхлээд Идэж дараа нь тэр Тийм ээ. үргэлжлүүлээ. үргэлжлүүлээ. Гэтэ бол яг явж илээ гэдэг. Тэгээ нэг идчих удаа ярихгүй шүү. Юу? Соёл би өөрөө зүгээр арийн үлдсэн. За сайхан болтороо. За сайхан болтороо. За сайхан. Энэ юу лээ? Юу лээ? Юу лээ? Жуус. Биш. Жуус ууц. Юу лээ? Шик. Зүгээр смути. Аюултай юм таа. Тэгээ бүгд ордог юм да. Тийм нэг бүтгэн жуус шиг байгаа тийм. Цэвэр жимсээрээ. Багт жимсээрээ гэж байна уу? Бод хэвчээ. Хоошоо. Гүй нэрээ хаасан Вьетнам бичиг Монгол хаалаа идээ сууж байгаа шүү дээ. Тэр нэр яг өндөр яг хоош байгаа байхгүй юу? Тэр нэг латерэ байлоо. Тэр зур нэг бүргэр идсэн тэгээд бүр хүссэн шүү. Тэр яг Монголоос үнэхээр янз бүрийн өөрийнхөө дуртайнуудыг авторсан толдоод энэ устгахгүй тэгээд санаа авах гэдэг. Тэгэхээр гад хамтаа хоол идэх тий. Хоол идэх жоо ер нь гоё юм. Хээ дандаа гоё хоол иддэг гинэ. За. Одоо нэг юм уйлаг бас асуулт өгөх байхгүй юу? Нэвтрүүлэг гэж нөө. Тий. За. Зүгээр. За. Гэтэ хүмүүс их дуртай. Дуртай байдаг. Ойлыг үсэх гэж онцгоос. Гүү. Нөгөө нэг бага насны дурсамжаасаа хуваалцчихъя гэдэг. Хүмүүс нэг зарим нэвтрүүлэг дээр орсон л байдаг, ярьсан л байдаг. Гэхдээ зарим нэг хүмүүсээс сонсоог хүмүүс байгаа штэ. Ямар хүүхдүүд байваа? Ер нь хөдөлгөөнтэй байв уу? Хичээл сурлахтаа хэр хүүхдүүд байваа? Их мэдчихлээ. Бахан өстэй дээ. Энэ нахаа. Би. Харсан сахав. За. Нана энэ ширүүнд өрөө болж би нана юу болж танаа бол Ярахаараа юм. альсвэрс яг миний сэтгэл шиг аим. Яа. Ингэж хүрээс хавдна. Яна ханаа төрсэн баг шуучлаарай. Йоо, блог болгон дээр ханаа төрсэн байгаа шүү. Идэхгүй байна. Аюу муухай ханаа шүү. Би халуун яриад чинь амар удаа идэх. Гэхдээ халууны биш хотоос эртэл
Танайтай байсан. Тэгээд наа. Бүр идэхгүй байх гэж. Oh my god. За, тэгээ хасаа. За. Партизан. Багнаас бол манай жолтой миний тавьсан юм уус. Тэгээд сургууль хүртэл болтой байсан. Тэгээд тэр бол нэг жоохон байсан болохоор бас нэг ахтай толсон юм багтай. Харин нэгдүгээр дөрөв гаргадугаар зад өглөө оюутан болоод тэгээд амьдрал хөдөө залхатлаа. Багцаанаас нь багцаанаас нь 92 онд 10 дугаар төгссөн юм. 92 онд. 92 онд. Тэгээд 99 онд тамааруулын дэд сургуулсан. Тэгээд багнаас маань багцаанаас ингэж би аюуши амны амхан гэсэн доо 8 оны пэрэтэрсэн сангаач хүмүүс пэмийн мадаг хүмүүс манаач гэсэн бас ээж маань пэрэнд ажилладаг. Үйлчлэг байлаа. Тэгээд тэр пэрэмдэр мохомстай хон өссөн. Тэгээд нэг хайртай тийм салхуу байгаагүй. Хүмүүс их салхуу гэсэн. Би бол ер нь тийм хайртай салхууч биш тийм номч дараа томоотой айж биш тийм л гэсэн. Тэгээд манай бацсан ингэж ахуй хэлшгийн гадаа нэг хацтай шиг юм гэж үү шүү дээ. Тэр шогийн өдрөд тэр нэг хавуулаад нэг газар хэсэг ингэж хөдөлчдөг байхгүй. Тэгээ уснууд нь сул тэрийг ингээ очиод хөдлөхөөр нөгөө дээдл явуулсан маслалч. Ямар гэдэг байхгүй. Тэрийг хөдлөчөд тэгээд цогтааш. Тэгсэн чинь тэр ахуй хэлшгээ нэг 6 шиг оюутны биш юм гэсэн чинь юу хөдлөж байгаа. Оюутны биш биш таа. Тэгээд ээж цагтаа дуудагдаад. Тэгээд замаар хийсэн. Манай нэг хөдөлгөөн хичээл хийж байгаа. Тий. Хөдөлгөөн хичээлийн багштай загнуулчаад шөнө хөдөлгөөн хичээл хаа багшийн гэлөө чулуун үлгээд. Гэрийн тооч нь агаадын шилээ агаадын. Тий. Тэгсэн чинь ээж нэгэн дээр хоолой хийчихэл тооны хатгийг аваад иргэсэн чинь тооноор талбар бий тоохоо. Яа. Тэгээд тэр нь би Миний хин ямар аим. тий миний шийдчихсэн чулуун болоо. Тэгээд энэ бол тэр үеийн хүүхэд бол нэг тэгэл ачиж байсан баг. Тэгээд Маран Туяа гэдэг нэг физикийн багш байсан. Тэр ингээд самбар дээр нөгөө физикийнхаа юмнууд ингээд заагаад тэгээд би дэвтэрийн салбарт ажиллаа гэсэн чинь ялцсан юм болчихгүй. Тэр багш ингээд цаашаа гэж самбар дээр шийдчих. Шийдчих яг гэсэн чинь. Нэгсэн ааштай шүү. Бүгд ч юм. Тэгээд тэр ангийн дундаас ч гэсэн тийм илүү өшөөтэй хөлтөд байдаг шүү. Нэг зэрэг гэх. Тэгээд баг. Тэгээд λίγο тооцоод одоо юм. Тэгээд нөгөө жоо хүүхэд гэсэн үг бол айлгдаг байсан. Ээж их тооцож байгаа. Одоо юм зөв сөхөө. Багш юм мохой шийдсэн. Одоо энэ тиймэрхүү болохгүй хийж явсан. Тэгээд 5 дугаар үед байхдаа ангаараа заавал урлагийн үзлээ. Бүгд бол би байдаг гэсэн байхгүй. Урлагийн үзлэг байна. За. Телевизээр нэг үгээр юм бат юм гэдэг нөхдөд байдаг. За хайцгаа. Заавал тийм айсгүй. Бүгдийн таанд авдаг байлаа. Гэсэн чинь 5 дугаар үед байсан чинь ангаараа урлагийн үзлэг хийсэн юм. Тэгээ ангаараа урлагийн үзлэг хийсэн чинь та нараас олохтой болсон. Нэг авьяасаа. Тэгсэн чинь манай ангийн сэргэлэн батгаас дууд амар. Оо. Урд норлоо байсан. Ардгүй. Авьяасгүйгээд хэлүүлдэг байсан. Тэр нэг олон хүмүүсийг бэлтжээр ангих нэг шоглож өглөө хийсэн. Тэгээд тийс аюул болоод. Тэгэхээр би шүлэг өгч. Тэгээд шүлэг өгсөн. Үчигтэй юм байна. Тэгээд тэр жилээ сэргэлэн батгаас тэгээд сургуулийн нэгэн шилдэг доочин нэг тэргүүний шигчлээд. Яа. Сургуулийн шинжилгээ Бүр дараа. Яа. Тэр жилээ сургуулийн үйлдвэрлэл бүс бэлэг аваа. Тэгсэн чинь нөгөө сангийн аж ахуй байсан. Сангийн аж ахуй төв явах том хүмүүсийн явах оригдож авчихсан.
Тэндээс бас Яа, өөр томорч өгч. бацаад чигаа болж. Яа. Тэгэл такуч явсан да. Тэр үед ямар зүйл хийсэн бэ? Тэгэхэд би гэр гэж шүрчсэн. Гэр. Тэр тэгс сахилгагуудаж явахдаа хизээдэн тэр шүрийг сээжилсэн байх уу? Эсвэл сээжилсэн юм уу? Тухайн үедээ. Тэр нэг гойс байна. Ноён стара ногоон толгын цагаан сарна. Нойрсон үлдсэн хонгийн дэгтэйгээ Монгол дэвний. Одоо үргэлж сээжинд байна. Тийм шиг юм шиг. Тэр нөгөө юунд трактор ч юм лөө. Юу лээ байсан те? Ганцхан трактор бичсэн. Тэгээд нөгөө нэг юм сонингийн ийм тасархаа олж аваад тэрэн дээр нэг бас нэг юу байсан гэдэг. Тэрийг зээжлээд Юу юм? Ер нь тэгэл энэ жижигчин боллоо. Жижигчин болох гоё гэж бодож. Яваад төгсөн байхгүй. Тэгэл ингээд сонир маань утга захаас өмнө гэж хэлсэн шүү дээ. тий. Энэ чинь тэгэл тэр нарийн зүйлээр сайлч болж хийжсэн юм сонир захаас байхгүй шүү дээ. Тэгэл энэ чинь сайлч болж айрны захаар утга захаас өмнө чинь тэрийг аваад өгөх шүү. Жүжигчдийн ярилцлага байна. Тэднүүсийн смэг аваад тэгээд нөгөөдгийг хайчлаа. Цуглуулаад сонгох болж юмсаж байгаа юм. Амтнаа хамсуулбай. Тэднүүсийн онцлог шээ. Гэсэн чинь жамсрын жоохон гамж оршгүй. Тэр ингээд оршгүй асуух юм байна. Тэр нэг юм шээ. Нэгтгэх авах байж байгаа. Тэгээд жигчэн болно гэсэн хайсаа байгаа. Тий. Сойс яагаад конкурс өгөөгүй? Сойс конкурс өгсөн чинь хэд настай 25 настай орхон намаараа хийжсэн. Би ингээд хэцээс ингээд чад ийм хийжсэн. Баяр ямар хүмүүсийн санагдав. Тэндгүүл тэр сонголтын алтмаас хоёр хүн ингээд цаашаа жоохон хийжсэн. Цааны хөө юу яа та. Тэгээд 25 настай тэгээд ийм хүмүүсийг яг урлагийн байгууллагад ажиллаж ирсэн хүмүүс байдаг байхгүй. Тэгээд бас ч өнгөрсөн байна урлагийн байгууллагад ажиллаж байгаа. Тийм учраас болчихвээ. Оо. Тэгж байгаа байхгүй. Тэгчэл хайлаас дийс манай авах гэж. Тэнд яваачлаа. За маргааш өнөөдөр оройн богоноор харилоо гэсэн үг тал. Тэгээд очил за явж шалгах чийсэн гэдэг шиг шалгахдаг юм. Мөн ийм юм болоод ингээд авдаг. Үш манай охин киноор л ингэж зураг. Тэр нь жүжигчнээ. Хичээлтэй хүмүүсийг шалгаж авдаг. Тийш очиж байгаа гэж. Тэгээ маргааш өдөр киноор л ингэж зураг. Аалсан чи. Заа. Тэгээд киноор. Ер нь бол жүжигчин болно гэдэг хүсэл мөрөөдөлтөө үнэн ч явсаар хагаад тэгээ коцд ороод тэгээ танаа багш киноор л ингэж зураг Зөндөө өгч. тий. Яг манай энэ хөшөл Windows биш. Windows гэсэн анхны шат. Анх одоо төгсгсөн. анхны Анги. Би даас анги юм биш үү? би дасаа энэ юм анх удаа Windows биш. Багшиж хэлсэн. Анхны шинэ биш. Тэгээд Windows Windows нэг театртаар ажилладаг бол ээлжлээ. тэгээд навааш ороод навааш театртаар ажилладаг Windows. Хоёулаа завтаа хоёулаа зэрэгцсэн сууж байгаа. Тэгвэл тэр хоёр нэг шав юм байна шүү дээ. Тийм. За манайхаа хүүхэд нас За нийлээ хөдөлгөөд байсан ба. яг нэг одоо ботцсон уу? Манай бүр ингээд агаас хөгжлөө гэсэн баг. Хөгжилтэй. Юу значаа юу юусэн цэврийн дараагийн биш болж байгаа боддог гэсэн. Харгийж Дөрөв барыг кейс гараад би биш болж боддог гэсэн юм шиг. Яа. Одоо би юу яасан бол юу нэ миний хүүхэд нас Баянгар аймгийн нэгдүгээр төрөлд. Одоо тэгээд стажиат мэддэг ажээ. Оон хүүхэд болсон. Тэгээд ээж минь цэцэрлэгийн багш учраас ээжийнхаа цэцэрлэгээр хүмүүжээд аамаа арай хацдаг гараад
арай төрж байхгүй шүү дээ. Өгөвчсэл гэх юм уу барьцаал гэдэг биш байсан. Ороод сэдвэр мужид аавман бид хөдөлмөрийн багшаасаа эцгийн багшаас ингээд 1-р 10 жил болсон. За ингээд хүүхд нас минь ихэсэн лав аяа байна. За тэгээд мэдээж тэр үеч ярьдаг байсан. Багшийн хүүхд нойл эмчийн хүүхд зааваа гэх тийм. Эмчийн хүүхд. Тэгээд засгийн үеийн тохиолыг хийдгээс юм чи тэгээд мэдээж одоо 11 дахны багш маань одоо ямсур ингээд нэгээс 3-р ангийн багш байсан. Тэгээд Исмаа багш гэдэг аваад тэгээ байж л манай үеч чи бадаад байсан. Биш сайдаа тэгээд энэ үеч чи нөгөө юу нөгөө анги маань чигээр солиотой очиж байгаа. Тэгээд өөр ангид ороод ингээд яваад тэгмэдээ сүүлдээ явсараад аль бүрийг өнзгöd ороод одоо энэ чинь үзэж байгаа хүмүүс мэдж байгаа. Яана хамсаа саталцаад байна. Цаггүй би. Одоо Манайхаас ингэдэг ахгүй худлаа ярихаараа хамран сарталцахаараа магнах ингээд хамран сарталцаад ирэх юм бол ингээд худлаа ярьдаг. Гээ болоод хамран ингээд мөшөлцөө. би яг мэдээ нэгээс 6-ны хүртэл хичээлээ ер нь сайн өгдөөсөн. За. Үнэн энэ яаж ч тэгээ багш юу наад тийм биш. Ер нь хичээлийг маш сайн хийдэг юу нэ гэсэн ингээд дараа хавь үзэг заагаад өгөөж явчихдаг. Тэгээ манай сүйд чи нэг Монгол бичиг орос хэл англи хэл гэж ингэж орж ирээд бүх юм өгсөн байсан байхгүй. Тэгээд авлаа гэдэг. Арам цэглэн гэдэг шиг тийм богоо хэлсэн. Тийм яг тиймэрхүү юугаар бид нь бас явцсан. Яг тэр үеч байж байгаа англи гэдэг дэвшүүлсэн Тэгсэн. тийм 4-р ангийг алгасуулсан шүү. 6-аар шууд оруулсан ч үлээ тийм. Тиймэрхүү тохиолдол ер нь нэлээд гарч ирсэн. Тэгээ би ч нөгөө 3-р ангиасан ёо балиолын баягрын ангийн төлөөлөд өсвөр үеийн усын авалт Тийм. тоглох гэж байгаа байхгүй юу? Та багасаа тийм өндөр байсан. Өндөр байсан би юу? Хэдтэй байсан. За битгэхгүй ер нь хамгийн өндөр л байсан. Хамгийн өндөр. Хамгийн өндөр нь байсараа л төгссөн. 80 81 нэгтэй байсан юм да битгэхгүй. Тэгээд ер нь өндөр байсан. Бага тэр үсэг байж байгаа сухсан гэж. Тэгээд ерөөс өндөр байсан тэмцээн оролцсон хичээл яг салгаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд усын авалт байрлал нэг сар байрлал. Тэгээд Баянгор аймгийн яг 70,000 хүний төлөөж усын авалт явж таах юм даахгүй гэдэг ингээд агсна загнаар тий. Тэгээд байж саксны усын авалт боллоо баян мөнө явгаа ингээд саксаа явчих. Тэгээд хичээлийг хосолж явж байгаа юм. Толгойн өнгөөс ингээд дандаа ингээд явчих. Тэгвэл миний үеийнх гэж байхгүй. Дандаа дээд үеийнх надаас 2-3 ах. Надад ч нийлээд хэлж байгаа байхгүй. Тэгин штэ нэрээ. Тэгэхээр нөгөөдөл ч юм уу санаа манаа ажил гинэс нэг аимсгээс ахна ч юм ерөөсө муухай юм бол тий. Хажууд яах байгаа гэсэн ерөөсө бүх юм дээр харагдаж байгаа чинь. Тийм шүү. Тэгээд тэр чинь сураад явна шүү. Үеийнхнээсээ ингээд 2-3 насаар миний бүх юм ингээд санаа сэтгэл бүх юм явж байгаа байхгүй тий. 2-3 Санаа сэтгэл мэдээ. Хүү явж байгаа. Яаж ч тийм асуудал байна. Тэр би үеийнхнээгээ нийлхий байж байгаа. Дээд үеийнхнээгээ дээрээс дээш ингээд нийлдэг. Тэгээд манай ангийнхан гэхээр одоо том математикс манай ангиас өндөр өссөн. Яг тэр үед бол одоо яг манай одоо Чогдонгийн амарснаа гэж эцгийн багш байсан намайг шууд яг тэр чинь 6-аас 8 дугаар хичээл яг тусгаж хийж байгаа байхгүй. Гэхдээ манай ангийн урлаг спортыг энэ баяр манаас авч явах гэсэн үгнээс намайг гүнзгэр оруулж байгаа байхгүй. Тэр ангийн ерөөсөө тэр бидний үуч өөрөө мэдчихэж байна тийм. Манай тэр үуч Ольва сакс. Сандаач шайгын гүнзгий сандаач өргөн байсан. Бүгд үздэг. Одоо нөгөө тэмцээнийг маш их үздэг ус сургуулийн бүр тэр чинь ус алаа болдог ус тэгээд тийм. Тэгээд тэр үуч нөө сакс Ольва гой тоглолт ч юм уу гой яадаг нөгөө нэг юм хүүгүүд огтод их. Дуртай. Захиа их аснаа. Авсан. Яа. Тийм. Юу би өгч үзээгүй дандаа авч ирсэн. Гурван дээр яг нэг охин найзынхаа хүсдээр нэг охин захиа өгсөн. Найз. Өөрөө хүсээгүй юм биш үү? Тийм. Нэг охинтой үегээл захиа өгч өшөөрөд нэг нь үйлгээд шиг найз төвчүүчийг бүгдээр байхад одоо мохоо чи үлдсэн гэх тийм. Мохоо гэдэгээс үгүй. Мохоо чи үлдсэн гэх. Тэр нэг гой гой гэдэг.
Тэгээ нэг охин захаа өгсөн чинь 3 жил хариу аваа гэсэн. Ороор захаа хариу авсан зөвшөөрлөө. Тэр нь баяа бүрээд нэг дөрөв жилийн дээр хэлдэг аваад нэг юм юу янгиртай нэг аваа гэдэг гэсэн. Тэгээд тэрэн дээр гараад захааныхаа хариуг аваад 3 жил хариуг авсан. Тэгээд нөгөө охинд бол нэг ном билгээсэн. Янгиртай юу нэ? янгтай шин дээрээс. Ямар ч ганаас олсон нэг билгээсэн. Тэгээд энэ ч уулзаагүй. Зөвшөөрчөд ах чинь үү? Тэгээ 3 4 хоног байжсэн чинь манай нэг найз нэг охид өгч хийн гэсэн нүний өгчээс охид өгч дээ. Үгчсэн гинэ. Ажиг өгч. Бажа дөрвөөрэй. Нэг уулзаагаа 5 хоногийн дараа саллаа гэдэг. Ай. Миний номыг буцааж өгөх. Өөрөө нэг ч уулзаагүй чи. Тэгээ намайг буцааж аваад яг чинь нэг өөрөө захаа гэрээс дандаа өөрөө авсан. Тэгээд би нөгөө манай мөксөн гэдэг одоо бүгэн байсан тэр бол ингээд байн хичээлээ хүзүүрэн замраа шиг байн мэргэлдэг байхгүй юу? Тэгээд тэнгуүнд би нөгөөс асуулаа. За манай одоо шууд хөшөөд тамираа ингэж явчихоо. Яах ч юм ирээд өгч юу хийж болчихно. Дооч болчихно. Нөгөөч мэрэглээд үзчих шаарж байгаа. Шаардлага юм даа шүү дээ. Яг бүгд нөгөө конкурсын хүүхдүүд чинь хичээл ороод ирэхэд Одоо юу болох вэ тий? Үгүй сонголт байхгүй тий. Яг нөгөө аливаа юм чинь нөгөө хөгжмийн салаа малаа гэж одоо юу манай хин гэж биш мягмар гэж биш байсан. Багш. Ламартч. Атавсуу гэж биш байсан. Сэргэлтэн тавсуу гэж биш байсан. Тэр багш маань одоо ингээд яг үлээвэр хөгжмийн юм юу тий. Манай некрологч гэдэг бол багтай найралтай суулгах найрал. Тэн дээр би контрабас нэг хэсэг тоглоод дүн гэх контрабас тоглоод тэгээд зарим юм дээр нь гараад арал шинэлэн тайлаагүй орол найз минь хаана архан хот ингээд тэр тоглоод татататан тэгээд заримдаа сүүлдээ бүр энийг дуулаад тэгээд орлого үйлдвэр авахар чинь энийг дуулаад төрүүлчихэж байгаа зүрөөсөө. Тэгээд ангийнхаа хүнээс нэг мэрэгч чинь асуулаа та. За. Тамирын дээр гэж. Биш шүү. Чи урлагаар явал амжилт хүрэх юм байна. Яа. За манай энэ замраа шудлаа авлаа. Өөр асууж байна. Тэгсэн чинь юу ирлээ? За. Хоёр ирлээ. Хоёр биш конкурс авдаг шээ. Тий. Тэгсэн чинь багшийн дэдийн юуны багш тасгалжуулагч яг гэж 4 сар авч байгаа. 4 сарда. Тийм. За. Тэгээ 4 сард аваад шалгалтанд орлоо юмгээ ютгүүгээд асууж болохгүй. Үүс гүүж хараад манайх юм дээрс. Бүх юм дээр нэгээр яж хамж үзгүй харайх, үсэлтэй. Бүх юмараа ихлээр тэгээд бараг болж байгаа хамгийн сүүлийн юм төрнүүгдээ сонирх байсан байхгүй юу? За. За тэгээд сонирхаа 1 2 энийг тэгээд болчихсон. Гүйлгэж бас авахгүй гэж. Тэгээ гасагдгаа гэх. За тэгээд хагас авсан. Канадаар жиг өглөөд. За. Тэр чин ээлж авдаг байсан тий? Аймагт нь ээлж авдаг тий? Тэгсэн чил одоо манай Хэн багш ирсэн? гавьяа биш мягмар багш. За мягмар. Мягмар багш. Гавьяа биш шин хаасрын багш. Хаасрын. Гарын тавар багш. Хайдаг багш. Тайлыг гэдэг юм л байсан да. Багш ирсэн. Багш байхгүй. Тэгээд ингээд баян шалгалт Канадаар шалгалт өгчээ. За нэгдүгээр шалгалт ингээд ритм сонсоход ингээд бүх юм шалгана гэлээ. Так энийг зохиол гэлээ нэг багш. Так гэдэг сонсох дээр тэнцлээ. Тэр бол ойлгомжтой. Түн дээр ингээд тэнцээд явж байгаа. За маргааш нь яг үндсэн шалгалт руу орно. Итүүд. Шигтүүч. Монлог. Ягтулгэр. Ягтулгэр. Нэгний үлээд. За тэгээд аавдар ачлаа. Аа. За миний хүрээс нэгдүгээр баяр үгүй. Хоёрдугаар шилний юу гэж. Монлог ягтулгэр гэдэг тэрийг ойлгохгүй ааваа гэсэн. Ягтулгэр бишээ монлог гэж чинь яг өөрөө өөртөө ярих хэлсэн. Тэгээд өөрөө өөртөө идэглүү гэдэг өөрөө өөртөө. Тэнд хэрэг хаанаас би өөрөө өөртөө юу ярих аа. Өөрөө юу ярих. Одоо ч одоо ингээд өчтөр баслаа гэсэн чинь მიгээд ингээд ганцаараа ингээд юм ярьж байгаа чинь эн чинь монлог.
Тэгээ цаасдаг юм. Ангийнхаа монголоор Эсвэл чи замураг яагаад магаад гэл нөгөөдгөө бичлээ нөгөө монголоор бич. Тэгээ тэрийг чэйжлээ. Араа жугаа чэйжлээ. Яг түлгэр гэдэг. Мадах гэдэг их төдөрөд санаж байна. Фолгонд хоол үү? Тий. Асар юм арч. Тэгээ тэр ширгийн шилдээд. Тэгээд нэг шүлэг байсан яа тий. Ингээ яг түлгэр монгол шүлэг. За. Орлоо. Ингээд хаш нөгөө багш. Ингээд нөгөө хаймар гэж сууж байгаа ч. Хайдаг юм байна. Ямар юм бэ тийм ээ. Тэгээд сууж байгаа. Би ихний өдөр дуулцсан. Тэгээ нөгөө дуултаа тэндэр чи ямар дуу тийм нөгөө Харасаруу тэдэ миний Сэтара ургоо гэрэтэ Харасаруу тэгээд энэ дуулаад тэгээд дуулаад дахиад өөр дуухгүй гэхээр Олын сайхан автаа гэдэг болно гэдэг. Энд яг шүүсээр. шинэлтэй гэдэг юм. Гүнээр дуулаад. Тэгээд маргааш шалгалт болсон. Эхний хаалт яг төлөвийг явуулаа. Яа. Төлөв дээр ингээд бас инээж бинийг ачаам за болно. За шүлэг яв гэж. Шүлэг ч гоо мацсан нөгөө монголонд авдаг яхаа. Шүлэг юм аа. Хайсан дээр. Тэгээд мэдээж шийдэж байж байгаа юм. Аргалын тавар гэсэн марчныг иртэрсэн бэ. Атар хэрмэтга бүлгийн гэж боддог. Зинхэр манаас сондог. Химэдэ чи баяр магнаа гэсэн чи. За юу яа. Яг одоо чамд ингээд аргалын тавар үсээ яг одоо юу харж чи хардаа гэх юм. Юу харж чи? Та нар байна гişраа. Та нар байна гэж. Юу нэ? Та нар харагдаад байна. Чи төсөөлөн бодоод ингээд яг гэдэг юм аргалын ухтаа бүрээс марчны гэрмэнийг бодоод ингээд чи боддоо явдаа гэж. Яг ингээд хадгаад. Та нар харагдаад байна. Өөр юу хөө бид нар харагдсан чи. Яг ингээд аргалын ухтаа бүрээс марчныг төрсөн би. Гэрээсаа тэгээд харж ийн үү гэдэг. Оо эндээс гэрэл үрсэн өөр юм харагдаа явчихсан. Тэгээд би бас энийг байсан гэдэг хадад шаа нэгэндээ ингээд байгаа. Тэгээд нөгөө мигээл ингэ замандаа гэж монтаг яваа. Яана. Ингээд суута. Тэгээд яаж байгаа. Монтаг гэж би яг одоо самт дээр ингэ суусан гэдэг байгаа. Эсрэлээ таа. Юу нэрвга? Чи мигээл ингэ сууч Замурагийн ихний мэлхэр гэнгээ би явахгүй гэсэн юу чиний гэдэг. Та чи юу юм бэ? Монтаг гэх. Ханаас осыг. Мигэл англи монтаг өөрөө хэлсэн. Юу нэ? Мигэл англи монтаг өөрөө хэлсэн. Чи өөрөө хэлсэн үү? Манай суусан юм таа. Гачээс юм. Чирэд оруулчихлаа. Чирэд юм чадна. Тэр сүлдээ чуйта муйта юу болж явсан бэ? Тэгээд яг багш нарын нээлт тэгээд болчихсон. Тэгээд байж дүнгээс орсон. Баяр магнаа тэнцлээ. Маргааш юу? Орс юм. Тий. Юу лээ? Маргааш орс хэлний шалгалтай гэсэн. Тэгээд маргааш орс хэлний шалгалт дээр ороод суудаа да. Яа. Мэдгүй. Зинхэрвч гэдэг лбэс гэдэг. Тэртээ бас баг өгнөд байгаад байгаа байхгүй юу? Юу нэг санаа гэр нохч зарим юм. Шүлэг мүлэг яац гэж загнаа гэсэн гэл. Сипс сахар гэдэг амар бичээд юу битгүй. Юу битгүй. Шаач ойлгохгүй тийм ээ чадахгүй жоо. Тэгээд ингээд байжсэн чинь. Яг тэр шалгалт руу орсон хайп багстай болсон. За юу хүүгийн нэр баяр магнаа гэсэн. Тэгээд дуудаач доо. Сонирхож чамд байна. Тэр чи манай дуудаач орох гэсэн. Яг миний нэг ихний өдөр дуулж байгааг хараад. Тийм байна. Энэ юу дуулах тастар байдаг хүүхдүүд багш маа хараад мэдчихэж байгаа. Тэгэхээр би өөгүй би ихэд Канадаар шалгалт өгөөд хинцгүй танаа дуудаач руу орж идэхгүй. юм дураар. Өөрийгөө бодлоо хийж байгаа. Дээрс шалгалтаа өгөх юм суучихсан. Ороод мэдвэ гэж суучихсан. Таа шалж ирсэ.
Яг ингээд хүүхдүүд юу хийж байгааг хараа яа. Хайдаг шараад үзлээ. Хүүхдүүд чигээр хийж нөө бааны шалгалтын процесс гэдэг хараа миний нэг хардсан. Миний цаас тавьчих яваад гэсэн. Хайдаг шүү дээ. Цаас тавьчих яваад гэсэн. Ингээ харсан чинь нөгөө гिचэлийнх нь бүх юм байгаа. Байж байгаа. Тэгэхээр тэрийг авч удаа бичсэн. Манай нэг дуулаач байхгүй нэг. Тийм ээ, ивэ. Тэгж өгч байгаа шүү дээ. Тусалж шít. Тий би ч мэдэхгүй алдартай дуучин гэдгийг тий. Амар дуучин гэдгийг мэддэг болохоос тэрөөс энэ хүн ингэж юм. Тэгээд тэрийг дуулж чижээ. Хооч чижээ тэгээд өгсөн. Тэгээд кино дараа хийсэн. Яа. Тэгээд хайдаг их за ямар яасан юм бэ? За чи манай дуулаач руу. Би кино дараа хийсэн шүү дээ. Өөрийнхөө жигдэж. Энэ мөрөөр гадаад төвсөн санахгүй байна. Тэгвэл яг яг дуулж яг бас жүжигчмэл санагдаад байгаа шүү дээ. Бохтай хөгжиг хөтөлбөр хийж байгаа байхгүй юу? Тэгээд анх хоёр удаа их сургууль орсон да. За тэгээд ороод ирсэн чинь манай анги хоёр бас. Нэг нь амтын жүжигч одоо шампуу гэж байна. Нэг нь цаашруу гэж ингээд хоёр хуваагдаад тэгээд би одоо ёо шампуу гэж ингээд байр гэж ороод ингээд хоёр удаа их сургууль төгсөөд тэгээд ингэж өнгөрсөн да. Тэгээд оюутан байхдаа Тэмцээнд орсон шүү дээ. Оо тэр одоо мөнгөний хэрэг гараад. Ирчүүд эмгтээчүүдийн Дүрд гэдэг. Оюутан байхдаа. Оюутан байхдаа. Джеймсмен дороо. Яа. Монголын сайхан залуугийн дөрөв дороо. Яа. Одоо мод тэлэх дуус сар гэдэг хөөмич энэ залуу байсан. Тэр насурцлаа. Тэр төрүүлээ. Тэгэж чинь джентльмен гэж бүх цуцаа хөшөөж өгөх гэсэн. Цэрч үлгсэн юм шиг. Би хөшөөж байгаа. Яа. Ямар ч. Тэгээд ингээд нөгөө джентльмен ч өмсөд нэг тэдний шахууллаа гэдэг бүгд аач цахаар нэгнийх нь аваад ингээд өмссөн. Тэгээд ингээд асууж явсараа дөрөвд ороод тэр үчиг смокинг хамтлаг ирээд тэрний нэг урилгаар шагнуулаа заяа. Тэгээд шагнуулж яасан. Ирчүүд эмтийн жилийн дүрлүүлсэн хэлдэг юмсан. Манай ангийн одоо Бараг ангиар орсон. ангиар орсон. Бомбошах. Тэгээд дараа нь Амгалан Баатар гавьяат ороод заяа мөнгө жаргал ангиар ороо. Тэгсэн чинь Танаа яасан бэ? тэр нь мэдүү хэн төрүүлээд. Амгалан төрүүлээд. Амгаа хоёрд ороод би гуравд ороо. Яа. Ангиараа бараг төрүүлж байгаа юм чи. Тэгсэн чинь нөгөө чинь төрүүлсэн мөнгө өгдөг. Эх. Нэгдүгээр нь бид нар амар байсан 700 сая цаг байж уу. Ангаараар 500 3 хэвлээд. Тэгэхээр би ороод уйлсаар аваад манай энэ баян хоцсон явахгүй болохгүй гэж уйлсаар аваад 3 дугаар өрнийхээ шагналыг аваад тэгээд чинь. Тэгээд таа гэж яг манай үеийнх минь би ч нөгөө 4-р курсны анх нөгөө Шекспирийн зуны шиний зүүд гэж үжиг. Оюутан багтаа том сонгогдох тогтсож байгаа газар. Тэгээд тэр нэг ч үгүй байхгүй тий. Арч штэ. Би юугаа чийхгүй байна. Чийчээч. Энэ юусаа болохгүй байна гэдэг юу тогтоод яг тэр үедээ бас нэлээд хүн пиг үзээд авсан ямар хөөрхий. Илгийг авсан штэ бүр ёо. Тэгээд ингээд түрх хүмүүс чинь тэр үеийн гараад гар үсэг зургийг авдаг тий. Төрүүлж байгаа хин наттай гар үсэг зураг авах гэдэг төрүүлээд гарнаа. Жүжигээ дуусгаад. Жүжигээ дуусгаад яг нэмээд байсан. Тэгээ бас гоё өсөө театр таах тэгээд төгсөөд яг орчиж байгаа чинь сарын 27,304 цагтаа анхны театр хийж чинь болоод манай бод Эрдэнэ Баяр Маянагоор нэг төвшөөлөө гэж байгаа. За ингээд театрын амьдрал ингэж явж байгаа 27,300-аас хошоо театр 40,000 юу гэж байна сарын. Оо 12,000. Илүү штэ. Тий. Оюутан байна гэж байгаа юм би. Тэгэхээр окей. Гэтэл хошоо театр руу явуулсан. Тэгээд миний амьдрал ингэж хэлсэндээ бахна хомтлаа мэлч юу гэдэг. Тэр сургуулийн тэр дэвтэр дээр нөгөө хүүхдүүдийн нөгөө хувийн хэрэг гэж байдаг байсан. Книжк. Биш, книжк биш. 10 жилийн хувийн хэрэг. Тий. Тэрэн дээр хэрэг төвд орж болцшгүй хүүхдүүдийн тоонд миний нэгэн зөвхөн явдаг. Ямар байсан даа. Мэдээж би хөдөлгөөд гэхдээ би тийм нөгөө цагаахан байсан байна. Муу талаасаа биш. Тийм хөдөлгөөнтэй сахихгүй гэдэг юм уу. Тэр нь тийм муу талаасаа биш.
Ер нь гэхдээ Магнаахын гэрийнх нь бүгдээрээ дуулдаг. Тийм шүү дээ. Гэр бүлээр тэгээд гэр бүлийн тайлан тоглолт хийжсэн тий. Баян омор аймагтаа бас 2 удаа хийсэн мэт. Хоёр удаа. Тийм. Яг одоо аам маань болохоор ер нь бараг сайхан гэдэг бүрэл төрлийн хөгжмийг тоглодог, сайхан дуулдаг ийм хүн байсан. Тэгээд манай шиг гэртээ пианост тоглуулах, касет тоглуулах тэр айл гэж байх тэр чинь баян тавьсараад бас хүүхдүүд ингээд чихэнд ингээд нэг багаас нэг тим суучдаг юм шүү дээ ингээд. Тэгээд одоо чи бис тэр үднээсээ би гэртээ ч юм уу одоо ингээд төгөлдөрөөр аваад гитар ч юм уу тийм аман хол төрлийн зэвсгийг тавьчаад манай том хүүч шиг одоо ингээд чадах сүйдэж ютубер багшгүй ютубер хараа суудаг шүү дээ. Тийм. Хичээлтэй хүүхдүүд ингээд харсараад сүйдээ гэртний зэвсэг байхаар өөр ирэхгүй гэдэг хүүхдүүд ингээд тоглож эхэлдэг байл да. Гэнтэй манай аавч бид яг тэгээ хүмүүжүүлсэн учраас тэгээ би чи яг эсрэг тогтоо мандлиныг бөраадаг бөмбөг бороо дэшээ намайг дандаа уйлдаг гэж ээж намайг нэг эсрэгт баг давч ингээд зодж байгаа жоохоо ер нь тэгээд манай ээж бусдаг байсан. Угаасаа тэр үеийн багш нар ч тийм байсан шүү дээ. Тэгээ одоо манай ээж одоо бид сэтгүүл багш бол манай ээж аяа хэлээд баг цаазаар авчихсан. Зингэл багш гэж хэлдэгчсэн бүх хүмүүс айдаг гэсэн юм тийм. Тэсээ яагаад яс хамт өгөөд ажиллаж чинь заяа. Тэр үе чинь. Гэхдээ энэ үе шиг одоо үе чинь бүр зэрлэг байдаг байхгүй бүр ингээд чихэл зодоо бүр ингээд Бүр ярахчин зоддог байхгүй хүүхдээ. Тэр үе чинь хаан шийтгэл нь бол ингээд санал мандал өргүүлдэг те. айн угаална. Тийм л шийтгэл Тийм шийтгэл байдаг. хөдөлмөрч шийтгэл байхгүй гэж чинь. Хөдөлмөр шийтгэл гэдэг. Тэгээд багасаа ингээд нөгөө хөгжим тоглоод тэгээд нэг хөгжмийг ингээд нэг сонирхдаг болоод хичээрээ дараагийн нэг хөгжиж ингээд жоохон төхөө болоод тэгээд яг бид яг нөгөө мэрэгжлийн төвшөнд биш сонирхчийн төвшөнд чинь орсон гитар сураад тий ингээд яваад тэгээд ааман баян хортон болдог байсан амун хортон болдог байсан байгаа үеч хүн хөгжигээ дан ихтэй ордог сүлдээ тэр аяг гарч ийн гэх тий ингээд сонирхож эхэлсэн. Тэгээ ер нь бүх хөгжмийг сонсголоор бол тоглоно тий. Өөр бүгдөө үнийг олноо тал мэдэн шүү дээ. Тий. Тэгээд ингээд гар ам хамар тэгэл өөр Жаргалуудаас хамгийн түрүүнд гадаад руу явсан хүнээр хэд одож чинь шулар миний би тодорлаа. За бид хоёр лав явлаа шүү. Ингээ үлдчих юм уу? Манайхын юу явах вэ? Энэ байхгүй юу? Шилээ. Архинаас гаргасан чон Фукогт фэлдсэн тав. Инэдмийн уран сайхны кино. Innovation Delish Look TV-ээр. За, амттай сайхан хоолтой, амттай сайхан яриа өрнөж байна. Тэгээ хоёр ахын маань сүүлийн уран бүтээл юу вэ? Ингээ дөрвийн дөрвөлээ энэ Вьетнам улсын Фуког арал дээр юу хийж яваа бэ гэдэг сонир байна тийм. Дөрөвчс дөрвийн ард бас байгаа шүү дээ. Маскас програм хүн. Гаднаас дөрөв хүн явж байгаа шүү дээ. Найдаж баг сүйдээ баг маск авчих шүү дээ. Тийм ээ. Би таарах салхасан гэж явчихсан. Агиатага, дэгитага, жапа, чука, минжинтэйгээ олон уран бүтээл бид нас телевизийн олон сайхан контентууд оролцсон. Яг тэрний жишгээр бас энэ кок гэснийг удаач нэр нь сайхан үг амжаагүй тэрээс телевизээр байж гисэн. Тэр нь кок нэг удаа тийм их шиг контент байна одоо. Ер нь зураг авахтаа ингээд одоо нэг 6 хэсэг дуусгаад байна. Тэ. За тэгээд халуун газар уусаа тий. Чуба лагд байдаг тий. Тийм. Би яг хойд бодчихсон хөө наашаа ингээд би чинь 2 удаа ирсэн. Инста монголчууд ерөөсөө монголчууд гэж. Тэгээд яг хоош. Тэгээ одоо Тэгснэ би тэр бодчихсон хоо энэ өөрөө сул ингээд нэг маш болоо агуурууд байдаг би. За энэ тийм монгол хоол гэсэн чинь. Яг байна гэх. Ер нь хойд ингээд их нэртэйгээ яриад энэ монгол хоол яриад тий. Чихээ хоол маань ууш яа ашиг юм ээ. Энэ зард юм бас юм байна гэдэг ханд юм гээд хойд ярьжсэн тэгээд тэр ажил болоогүй тэгээд. Тэгээ одоо ярьсан чинь сайхан монгол хоолны
Инстант авсан. Дээрээ бас хэд хэдэн хүн хүлээж авч байна шүү дээ. Дээрээ бодлын өрөөнүүдтэй. Чингис хаан гэдэг нь тэгээ бас Их эзэн Чингис хааны нэрийг өгсөн. үнэхээр бас гоё зөв идмит хийсэн. Төв хоолны газар байгуулагдсан гэсэн шүү. Тэгээ одоо 2 оноос нийлээ гэж амарсан тийм хийгээд одоо бас юмуд нь жоохон дутуу. Тэр чинь биднээс ийдсэн дээр бууз чинь хаадын бууз. Хаадын зоо. Оо. Хаадын бууз. Бууз Тийм тийм цогц. Тэгээд яг Украин хавар хийж байгаа юм л да. Би ч хаяа хоёрын Украин хавар хийж очоод спорт морцтойгоо холж байлаа одоо үний болж болж байгаа. Махан манай махыг бодвол тийм зөөлөлтөр аа. Зөөлөн юм байлээ тий. Угаач болж шүү дээ. Тийм ба тийм. Зөөлөлтөр аа. Манайхаас юу н бусдаар нь юу н ингээд махыг дандаа ингэж угааж цэвэрлж дахин угааж ингэж юу байх юм биш. Манайх ч болохоор яг цэвэр гаргаад нойр тий нэг бол нэг бол ингээ гой хөлтөөж хийвэлдэг. Яг нэг бүх шинж хижээл махынхаа ахандаа яг байдаг юм шиг. Ингээд жоохон багт чинь хоол болж байгаа чинь тоогны дагуулсан юм. Тэрийг дотор тэр нэгтгэлийн сайн шүлгэндээ хол наад шүлгэн авахтай болно. Ав гэдэг болсон юм биш үү? Тэр дээр одоо шаргуудаа ч нохоны хоолмоо гэж төгтөд тэгдэг байсан. Одоо хамгийн сайн бодоо гэж. Тэр одоо хаадлах болчих заваа моо. Одоо энэ идэггүй байсан хоолнууд эсэргээр дандаа сайн болж байгаа байхгүй юу? Тэр багтаа ичижсэн хоол маань муу байсан ч одоо хамгийн сайн болж явах юм. Тийм баа яг эсэргээр солигдож байна. Ийм дан. Одоо тэр бид нар юу л олсон хамаагүй иддэг гэж доктор ч юм уу те толгой шингээд өгсний л бодлоо одоо хүүхдүүд идэхгүй чанаа пүү па юу хамар мамраа ингэж чимхэж өгөх тий. Тий. Одоо яг ийм монгол хоолнуудыг энэ ч хийж байгаа байхгүй юу? Гэтэл зөвхөн монголчуудад биш. Оросууд бас их айгүйх сонирхож орж ирсэн юм байна. Юу юм бэ? Миний бодлоор нэгэндээ багш шүү тий. Монгол Чингис хаан гэдэг. Тий. Тэр хаягийг баан уншаад Чингис хаан гэдэг чинь Чингис хаан дэлхийн талыг явсан. орж ирж яа санах гэж. Тэгээ бас Facebook хаягийн дээр энэ доор орчин тийм. Пэйж хаягийн бас пэйж хаяг маягаар нь ороод хэрэгцээ кокатлыг зорж байвал Чингис хаан ресторан бодлоор нэг ороод гараарай гэж хэлээ тий. Энд чинь яг төвдөө байгаа байхгүй юу тий? Төвдөө тэгээд амрах өрөөтэй хоолнд нэг дор цогцсон гэж байж байгаа. Энэ бол маш энэ зөв үйлчлэг чинь хүмүүст хүрэх. Тий. Тэгээ уран бүтээлээс яга хоол руу яваад орчихвоо. Хоол руу оруулах юм аа тааж одоо. яг хоол руу Ер нь яаж хийж байгаа хоол. Яаж хийж хоол руу орчих. За одоо ингээд бид нар киног аваад явж байгаа. Тэгээд киног аваад явж байгаа. Хөөс юу яа? Тэр дахтай явчих. Хоол ундтай эхлээд хоолоо хийж байгаа. Тэгээд дараа нь амар гоё тийм цаана сцен болох байтай. Сценээ дараа нь яг их хоолоо юм. би ер нь одоо Бидний хоолоо оруулсан шүү дээ. бидний дараа чи агаар команд явах чинь бидээс танаа мэдж байгаа л тий. Мэдээ мөнгө цаас гэсэн бол би хамгийн түрүүнд асууж үзвэл ямар тоогооч хийж байгаа. Тэгдэг. Тэр мэдж байгаа тий. Мэдээж яг тэр олон залуу шүн өрөөгөө ажиллаж байгаа бүх юм дээр тэгээд бас хоол нь гоё амттай шимттэй хүний бас зориг орон гэж байж тий. Энергиэр тэтгэгдэж ажиллана шүү дээ ер нь бол тий. жоохон амтгүй хоол амар ажиллаж ажиллаад ингээд амтгүй хоол идэх эзэн болохгүй тий. Тэгээд сэтгэл төрөхгүй гэж мундаа. Одоо энэ Вьетнам улсын Бангкок гэдэг хийж байгаа бидний шинэ орон бүтээлийн тоогооч нь манай тоогооч нь Төмөр хоёрыг. манай төмөрөө бас өөрөө бас би ингээд хараад Гой хоол идэм байл шүү дээ. маш гоё гадтай гоё тийм гоё хоол гоё сэтгэл шингэж гардаг учраас гоё миний тийм Амттай. гоё юм нийцээд байгаа байхгүй. Тэгээ одоо миний гарын их заримдаа төмрөө мөн амраад өгсөн. Тийм тий шүү. Тэгээд би ч хүс басаад ингээд баасан ч юм зөв ер нь ингээд хоол идэх одоо ингээд төмрөө ингээд ороод очив за төмрөө минь хичээл Тэгээд юм шиг амар хэлдэг юм. Бас түрүү гайтай юм аа. Онгон Эдэн гомдон гэдэг. гомдон
Тэгэхээр жоко юу гэсэн гэлээ? Юу таал юм байл шүү дээ. Яг л таны залуу насны шүү дээ. Одоо өөрийнхөө бас юу гээ бэлдээд байгаа юм шиг бас гэж. Гурван явдсан байг гэдгээр бас зөвлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр хомчноо. За манай дэгийн хувьд I think man perfect. Компьютер teacher бит хитийн гоё я манай жахаачока минчин хитийн гэдэг бас нэг цоорл хэсэг гэж хэлж байна. Энэ уран бүтээлээр бохор гэдэг хийж одоо зургаалсан сцен үлдээд ирээд тавтай чи энэ кино маань одоо кинонд ингээд тоглож байгаа жүжигчид уран бүтээлчд ингээд кино бүтэж байгаа үйл явцыг харахад нэг ханзаа харагддаг гэсэн. За энэ ч яах бол энэ уран бүтээл бол бусад уран бүтээлүүдээс тэс ондоо мотлоос маш сонирхолтой, адал явдалтай, инээдэмтэй, хайрын маш гоё төгс. Үзүүштэй уран бүтээл урд урдынхаас үзүүштэй уран бүтээл болж байгаа гэдэг итгэлтэй. Тэгээд дээрэс нь Манай айдиа өөрөө бас сайн найруулж байгаа. Гадаад зохиолчор нани ажиллаж байгаа. Тийм юм. Яг ингэж бастай ингэж тулхныг ингэж зүрх рүү хэлчих юм уу? Ижлүү зүрх рүү хэлчих юм байгаа. онт завгууч. Онт хоо идэх завгууч. Чичтэй. Тэгээ санаа зүгш бол сая 2 хоног өмнө ажил авсан тий. Найтай кондишнер авчихсан бол ямар 2 хоног ямар ч ажил хийсэн. за хэдэн хувь кок хэдэн хувь Монгол лээ. Бараг 90% нь Букок болж байна. 10% нь Монгол болж байна. Тэгэхээр ер нь би бол онц гэдэг дүнтэй маань сайн руу орч магадгүй. Тэгээд мэдээж энэ шүүгчэнд үзэгч таавсан байгаа. Тэгэхээр магадгүй бас тий энийг үзснээрээ бас Фукуок руу гэр бүлээрээ аялахынсан гэдэг бас хөсөл төрж магадгүй тий. Тэгээ аялах хүсэл төрөх юм бол би манай Чингис хайрсан. Тэгээд хоол руу яваад орж. Тэгээд хоол руу яваад орж. нэг сайн нэг гиндэж ирсэн хайр үү? Манай нэг төмрөө төвөөрөө тоглодог. Юу гиндэж Гиндэж ирсэн. надад ирээгүй. Гиндэж ирээгүй гэдэг. орсон сайн. Манай минчин төмрөө хоёр бас энд бас ингээд бид дөрөвтэйгээ бас ингээд нийлж тий бид тавтагаа нийлж бас ингээд гар нийлсэн орж байгаа бас гоё тэр хоёроо гин дээрээ бас сулаад тоогож байсан энэ удаа хэсэн өөр тийм аймаг тийм юм шиг өөр хэлбэрлүү орж байгаа. Хөдөлгөөн баяртай. Хөөхийн даа тий. Түрүү ингээд хувирдсан билээ. Одоо ингээд яг дэлгэцээ ажил дээр харин тархан бондгон юм шиг яг дэлгэц рүү ороод дөөрөө авч явж байгаа юм. Бааш нэг амар тонгаа. Манай энэ ч бас өөрөө уйлаад явдаг дүр тоглож байгаа. Чи нэг амар амтэр дандаа юм уйлаад дотор залуудаа ингээд явж байгаа бүх юмаа зориулж байгаа. Монгол хай чайтар. Бүтээж байгаа. За киноны хувьд бол юм байна. Тэгээд Сүүлийн ижраа мэдээлэл өгдөг юм. тэгээд Чингис хаан станд байнга таавхан хоол идэх. Одоо бид бүгдийн хувьд ирэх 2026 он гараад бас манай 20 жилийн тохион тий масс продакшны. За тэрүүрээ бас ямар уран бүтээл яг 20 жилдээ төлөвлөгөө зориулж одоо юу хийхэд төлөвлөж байгаа. Захирлын туслахаа. Одоо манай Москвад одоо мэдээж нэг уран сайхны кино. Яг одоо бүгд хэмжээ уран сайхны кино мөнийг хөрхөн одоо контент нэг том сонгодог жүжиг мөнийг шоу тоглолтоор үзэж олно ба. Илэг байдаг. 4 удаагийн одоогийн байдлаар төлөвлөсөн байгаа. Тийм. Тэгээд цааш нь мэдэхгүй байх юу хийж хэлэх юм бэ? гэж бодож байна. Тийм. 20 жилийн хугацаанд нэрээ жүжиг тавьж байгаагүй шүү дээ. Манайх. Тэ? Тэгэхээр бас шинэлэг кино тэгээд болсон юм шиг тий. Тийм байгаа шүү дээ. Хоёр кино. Тийш тий. Тийш дээ. Үгүй тийм биш. Тий. Хайр харуулсан. Хайр харуулсан. Хоёрын кино.
одоо хилцээч гэр орондоо байгаа юм шиг талах юм. Тэ тэргүй очих гэдэг юм чиж. Бурхан биднийг Вьетнамд ингэж байгсан бол ингэж л байх шээ. Фукогт фэлдсэн тав. Инэдмийн уран сайхны кино. Innovation Дэриш Зүг TV-ээр. За, хувийн амьдрал руу орцгоё буцаад эргээгээд уран бүтээл бол ойлгомжтой тий. Одоо юу хийж явж байгааг нь ярьлаа. Mask production-ы хувьд ирэх 20 жилийн ойгоор ийм зүйлүүд хийнэ гэдгийг сая ярьлаа. Тэгэхээр үзэгчдэд бас сонин байж магадгүй. Манай хувийн амьдрал ар гэр аав ээж рүүгээ орё гэж бодчих. Яг хүсвэл ярьж байгаа. Үгүй бол яг нэг нарийн шиг яриад. Ой баярчуд манай чинь тэгээд ер нь ээжийнхээ гараас хараад тэндээ хагаад очиж. Тийм шүү дээ ер нь. Тэгээд бид бүхний дандаа ар талуулж байдаг ар гэрээхэн аав хамаатан суулган хань нийт үр хөвгүүд хон бид бүхний сайхан дэмжиж тий. Гижижлийн уран бүтээлээ хийгдэн шүү дээ. Ингэж цаг наргүй ажиллаж байхад ар гэр Бүх юм даах хэмээг л байгаа шүү дээ. авчиж байгаа хүмүүс. Тий. Тэгэхээр мөө яг хань нийслүүд бүр хөвгүүдтэй бидэндээ цаг завгаар таа бүхэндээ баярлаа гэж хэлмээр байна. Яг зөв. Баярлаа. Хайртай шүү гэрүүлээ. Одоо ч гэсэндээ ингээл бас тий ээжигээ аавыгаа хань ижлэгээ ч юм уу бас орхиол энэ ч уран бүтээл хийгээл явж байгаа байхгүй юу? Энэ бол Тэгэхээр татах бүх юмнуудыг зохицуулаад тий. Урлагийн талын хүн байсан уу танад ер нь? манай дүү Тий. би л надад бол тийм урлагийн хүн байсан гэж ээж минь ярьж байгаа. Таны ээж ер нь маш юм хөдөлгөөнтэй жижигхэн биетэй юм шавилхан биетэй маш хөдөлгөөнтэй юм хүн байсан гэж ярьдаг шүү дээ тий. Ээжийнх нь талаар нэг яриа. Өндөр намаар бол надад сайн байсан. Оо тийм үү? Би чи ямар юм бэ? Тэр манай ээж чи ямар хүн байх нь тодорхой. Аюу бодвол залуудаа хавар адуу хашсан чинь хавар унахтайгүй хашаал орлого унахад авлаа. Яцсан такой явчихна л. Би араас нь өсөж бүр цаашаа явах юм. Олон тайлх хүмж байгаа. Буцаагаад тэрлэг өгөө ирсэн чинь нөгөө хаврын ядсан унахтайгүй ичсэн хэсэг гэж. Ичтлээ. Тий. Тэр хөөе. Тийм үү? Байсан. Тэгээд тэр нөгөө багасаа бүтээсэн байна. Энд би яачлиж хийсэн. Ирэх цаг нэг өгчий. Кино урлагийн дэд сургуульд конкурс өгөөд орохт нь мал таксан маань. Манаа тийм хүн байхгүй чи барыг чадахгүй гэдэг. Яа Өндөр царай зүсэтэй мэддэг. Яг энэ хүнийг хэлж байгаа юм уу? тэгжсэн. Тэгээд өөрийнхөө хүслээр очиад жүжигчин бодоод байсан. Би ээж маань маск ороод анхны тоглолтыг ээж хийж чадчихсан. Тэгээд за одоо би хөө болж байгаа юм байна. Тэгээд ээж маань өөрийнхөөс өмнө миний анхны хамгийн том охиныг харсан. Ер нь хөвтэй сайхан л дээ. Хараа сайтайсэн. Гэрийн гадаа жоо одлын ингэж тэр төсөнд хоёр тарах гэж хандсан. Би хараа олж авах. Тэр дөрөнд нэг авах. Янзын хөдөлгөөнтэй өглөө усаар талдаа цайгаа тавьж буцалгаар цай буцаж аваад өргөд чал малаа гаргачаад тэгэл ороод цайнаа буцалстагаар цайгаас үргээд юу гэдэг байна. Зөвсөө цаг амтлахгүй яг ажиллаад тэр хийхэд тэр энийг хийхэд Тэгээд сэтгэлтэй өглөөс яг баасан ингээд ороогоо зүгтээ яг нэг хэдэл орой болов тий. Намайг их ихлүүлдэг байсан. Яг тэр үедээ одоо тэр ихлүүл цагийг сүүлд ингээд чи намайг аягүй ихлүүлдэг байсан. Би тамиртай. Тэгээд 3 дахь эндээс Яа. 3 дахь эндээс тэгээд хоол идээд дуусан бол ээжийн тамхиг ээж манай аав үүд болов аав идчихсэн тамхиг гэртээ ичхтэн араштай тэгэл ерөөс Аа. ээжийн тамхины хайцаг ингээд энд байж. Тэгэл би хоолоо идэж дуусчаад ээж тамхины хайцагын донд суучрал тамхины хайцаг болол. Би ингээд яах вэ? Яагаад ч тийм мэдээгүй бай. Ордоо ингэж явах хөхтэй
номсооны ярьцэгтэй юм хармаа 70 нэлгцэн 78 гэж тагсан. Тэгэл ээж чинь юм авахч. Мэдж байгаа шүү дээ. Тэгээд надад 2 тэмх ороос тавьчаал нэг дараа нь татна гэж. Явчаа дахиад бэлтээ уцчаар зэрэг ээж тэмхний хэцэг юм ном согол дахиад тэмхний хэцэг гэж хэлээ. Тэгээд намайг тамхинасаа гэл тамхин өгдөж болохгүй том тамхин тамхич муухай суугаад байна. Түрүүг нь авах. Тэгээд манай дийлхийг тамхи татдээ шүү. Та нар тамхи мамхийг 20 болохгүй шүү. Наач та нараас муусч яах вэ? Бүгд гин. Тэгээд гурваас шинжсэн. Урдгаар тэр 11 настай ч юу. Тэр яг нөгөө айчин л да хүүхд учраас айгаад нууцаар ингэж жаад гаал хөсөө тавих вэ гэд тий. Одоо нэг л өвөнд нь орохгүй юм чи. Тэр жоо гавх ч матлаа бэлж үзсэн. Өгчс ихсэн. Жахан бахад аав ээж ажиллаас ирээд байсан. Уруу тэр жахан манай хөшөөж матлаа бэлж үзсэн. Матлаа гэдэг нь юу юм? Ганц тань 3 настай хөвгдөж штеп. Аа. Тэгэхээр чин бүр тэгээд Тэр үчиг хөвгдөд матлаа бэлж үзсэн. Тийм байх ээж маань. Одоо хүн болгоны ээж сайхан шүү. Одоо манай их ааштай ярих юм байсан шүү. Амжоо. Тэгээд цэцэн гэж үчигээд 6-7 айл 200 богд хэлээд тэгээд 7 минутаа хоньны хийж хариулдаг байхгүй. Тэгэнгүүт орой хоньо ингээд ялах. Орой гэх юм. Орой. Тэгээ орой гэсэн хоньно ч цоцож шаашаа байгаа. Тэгээд зарим нэг юм өөр айлын ойлтой явах гэсэн. Юу чулуун байгаа юм шиг. Хамаагүй тийм алраа чулуун хийдэг гэж ээж болчихсон. Монголоо ярих. Тэгээд би ч салхиутай байж чадна ээж татуулаа тоо ээж гөвдөө. Би ч жижиг чи наа ингээд 2 гарын битээ нэг хөлгөр авчиж байгаа. яа ингүүлж байгаа. Тэгээд яасан гэж бодохоо. Гэсэг гүйлж байгаа. Тэгээд чийж байгаа. Гадаа бодомж шөнгийн өдөлт хөрцсөн. Яасан. Хин чийж тайлахгүй. Өөрөө нэг жижиг даалгавч байгаа. Хэрэгэл тарьсан байгаа ямар ч гэсэн. Ээж их байх. Тэгээд би ч тийч ээж шиг шүү надад цагтаа. Аваад тэгээд тэгээд одож мод загин төрсөн гэдэг. Эцэж тааштай миний хөө гэж эцэж хэлээ. Намайг ахаа бас ингээд яг суулж авах маав гэж мэд. Тэгээд програмны гаднаас баян гадаг юм байгаа юм байна гадаа шийдэл програм суугаад манай Лавны сайн биш болоороо сүргэл үргэлж хат мөч хэсвэлээ шээ. Тэ хол тэ. Хоол тэгээд тасмал байхгүй тийм баян яа явдаг байсан. Наа юу яхад би чинь цэргийн үзлэгээд цэрэг хаагаад байхгүй. 7 жил 14 тагс цэрэг тагч нөгөө 2 тагч. Тэнцэхгүй юм уу? Тэнцэхгүй юм уу? Нөгөө засаг дараас бичих дээж тэгээд зүгээр байдаг арга юм. Аа. Тэгээд юу нүсийг бүх хөцөл. Тэгээд нэг хоёр бол тэгээ өглөө бид чинь богоноор батруу орчиж зэрэг Өдлөө. байхгүй. Тэгээд өглөөний богоон цух гал арай богоон амжиж ирээрээ. Тэгээд ийхэл тэгээд сүүл хоёр том болоо ажиллаараа тэгээд хотод ингээд байж хоёрхнаа байдгүйсэн ихч маань ах шиг маань гэдэг өөр айл тэгээд арай 5 өдөр болгон арай гэхдээ явуулчихаар гэдэг энэ анцаа ил хүлээсэн чинь Тий. Аав. Чи дахид явж шүү дээ. Тэгэл та тий. За. Парасаар үлддэг миний ээж гэдэг.
Тараасруулдаг миний ижил өгнө нэ. Үсэр бараа Уруу гэртээ тараагаан үлдээ миний ижил өгнө зацваансо хайдас хоцорлоо миний ижил өгнөсү 오사나죠 요든 동지게 민니에지 옷지르니 하루이 어서서 하다시 벗어도 민니에지 Экологичный нарабасач. Ах, тачах улетай чине санач. Алтын дэмэ тайхи мэгэж. Үхин сүндэс хатаж. Үдийн нас хатан. Үрдээс хайртай. Үсүх миний хас. Үсийн нарабас. Өх би час. Огт шүүсэн. Алситэн мохтой хайртай байдаг. Айдын мохтой ашиг хайртай. Өчигөө өрлөгтэй нээж өнгөтэй болчихсон. Өчигөөс яатай. Тэрхүү ч бодлоо. Жинч нээж төрийн хүн болсон ч жинч нээж. Жаргалуудаас хамгийн түнд гадаад руу явсан хүнээр хэд одож шулга миний би тодорлаа. За бид хоёр лав явлаа шүү. Ингээ үлдчих юм уу? Манайх юу явах вэ? Юу ахгүй юу? Танаас нэг юм хүссэн юм аа. Шээлээ. Онгоцон дотор явж иж та малгайгаа ядч аваач. Хата хөвцөж гэр орондоо байгаа юм шиг талах юм. Энд чин түүх шүү дээ. Гэртээ тэргүй очих газаргүй чиж удаад нойроо авч исэн дээр штий. Бурхан бидний Вьетнамд ингэж байгсан бол ингэж л байх ёстой. Танаа их нэгэж хаваагийн бүх шивтүүлийг барихаар юм ба. Хаашаа яваад байгаа юм? Hello? No. Hết giờ rồi đi ra ngoài. Quản lý đâu? Lại làm chân cho tôi nhanh lên. Ta làm nhanh lên. Sao làm nhân viên, tại sao không làm? Chị Bergna! Ona na чамаг. Бидний мөнгөийг уянгууд гэж битэрэж. Абанаха нөгөө дөөцөн хоцсон. Юусоо? Хаана вэ? Та ирэх дээр байгаа. Ажлаа яах юм бэ? Үгүй ажил яат.
Архинаас гаргасан чон Фукогт фэлдсэн тав. Инэдмийн уран сайхны кино. Innovation Дэриш Look TV-гээр. За. Яаж юм төмөр гоё юу гэж авчих чинь урдуур нь хаалт авчих. Яасан яаж. Чи энэгээр ингэ авчих. Ер нь аав хаад тоо шүлэг гэдэг жоохон дандаа араас харамссан болцоо байдаг. Ээжийн тохиолдол ам их гоё багтан дуулсан гэж санагдсан шүү дээ. Ягаад гэхээр аав дандаа тийм юу ээж шиг байнг тэгээд байнг гэдэг юм. Тийм нэг хэлүүд хэлсэн шиг тэгээд сайждаг болохоор одоо би ингэж байдаг. Аамана дээрээс аавд башгүй болоод ингээд сэлжээ. Аавын хүн гоё болоод биш. Тэгэхээр дандаа араас хансан гэсэн юм шүү. Бид нэр ингээд би ойлгон багтаа ч юм уу те ингээд одоо ч юм уу тийш дандаа ээж рүү явдаг. Тэгээд ээж яасан гэдэг. Тэгээд аавтаа ингээд баян мөнгөч мөхчөө болсон. Өөр хааны сайн сайхан явуулсан. Дандаа ээжийг сонссоо. Гэсэн сонссон бид нар аав руу ярьдгүй андаа ээж рүү чи бас энийг үний юм байл. Би одоо ингээд манай хүү одоо ингээд Канадад сурч байгаа тийм. Тэр ээжээс нь юу болж байгаа тухайд сонсож байгаа юм чинь. Ээж нь аа бүгд тэгж байгаа ингэ тэгж байгаа ингэ. Яг ингэ бодоод байсан чи миний ангид татчих жоох. Яг манай хүү ээж рүүгээ яриад ээжээс нь тэр бид нар тэр бол бүгд байгаа нэг дээр яаж чадахгүй тийм. Бүгд нь хаяа. Тэр бол тэгээд ингээд хэлжтэй. Явахтай баггүй. Одоо тэгээд хүүгээ маань хүү
ээжтэйгээ тэрний хүн ээжтэйгээ илүү татна байгаад яг хэрэгтэй юм аавтай гэж байна. Тий. Хэрэгтэй заа би одоо юу гэх чи би ийм хүнтэй ингэж сууж аав одоо би ингэ тохирмаа гэж аав одоо би ингэж чи тийм чухал юмнуудаа болоодаа ярьж л байгаа шүү дээ. Ами сайхан би ингэж өглөө гэсэн би ингэ шалгалтаа хийд өгсөн мөсөн ийм юм болцсон гэж тийм. Тийм шүү. Вэ аав ээжтэй. Би яах ээжтэй. Арнамадны За. хайртай аав минь босч надтай. Хаяад дуулдаг байсан сайхан цагийг. Хайр гэж нэг чам араас нь гэж байгаа. Ханц гэж шүү. Өвөрч надтай. Найх шаргал нарны амаа болтой eerder die vrouw sneller thuis hamburg hobby ayda ashtangi suthi itu kata dijual herkanya itu tercari tercari Pengiran sama apa yang bukan atar kecil sih apa yang ingin Yusuf bisa Min ocean kumbasan min ocean kumbasan Одоо мэдгүй. Одоо ханиутай одоо хүүхдүүдээ маш их байгаа юм. Яа. хатны нэг дуу байдаг. Хатми хаяа Яасан хатны За баярлалаа. яадаг Иш тахо. Айдэж одоо захаа нөө зураг авах болоо. Уг гардггүй шүү. Бүр яг босч явах ч л ба шүү. Одоо яалт ч болохгүй. Баяртай гэж бодсон. За тэгээ. Ер нь одоо дараагийн зураг олч гэсэн цаг нь болсон байна. Баяртай дараа олцоо. Шууд уу. Батар байна. За. юу алын гэсэн газар гэсэн. За бид хоёрын урилгыг хүлээн авч гарч ирээгүй ч гэсэн оруулж ирч чадсан та хоёрт маш их баярлалаа. Бид хоёрыг бас энэ сайхан амттай хоолоор дайлж амттай сайхан яриагаар бид бүхэнд бэлэг барьсан та хоёртаа бас маш дахин баярлалаа гэдгийг хэлье. Өнөөдөр ээжигээ ярьлаа, авыгаа ярьлаа, хаан ижлээч ярьлаа, уран бүтээлээч ярьлаа, бага насны дурсамжаар ч гэсэн аялуулж чадлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл шүү гэж хэлсэн.
Тэгээ манай өнөөдрийн влог маань Вьетнам улсын Бангкок класс 5 хүндээ хүлээ. Бангкок хотын Чингис хаан ресторанаас 5 хүн хүлээ. Тэгээ та аялах гэж байгаа бол манай Бангкок хотод байдаг Чингис хаан ресторан боловсроос урлаа аваарай. Хоолны мэдээрээ хинсугаарай гэж хүсэж байна. За тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Өнөөдөр хамгийн гол нөгөө мэдж байгаа нөгөө өөр газар болж байгаас нэг хил давнаж нөгөө влогоо хийж байгаа учраас бэлэг байхгүй. Яг би Ямар нэгэн аргаар хөөцөлдөж байгаа тэгээд гараад ирийн зүгээс бэлэг өгнөө. Event гэж бас байгууллагуудаас дуртахгүй ахаа. Mountain Mongolia байна, Concept Mongolia байна, Gate байна тийм. Бас машины өнөртүүлэгчийг бас та хоёрт бас бэлгэлнэ. Харуката. Монголиа гэж Япон улсаас гоё оруулж ирдэг гоё өнөртөл. Хажаас муухай нэртэй надад хэлдэг. Хамтран ажилладаг байгууллагуудаа баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаар маань өвгөр өндөрлөж байна. Дараагийн шинэхэн дугаар Харалдааг би унсан байна. Хайли өвдөө бохалцой.